амт байна. Тэгээ Францад идэж болох хамгийн сонирхолтой амт тунгууд бас десертүүд одоо тэгээ кроссонтороо Францад алдартай шүү дээ тий. Тэгээд ийм сонирхолтой зүйлсүүдийг өнөөдөр туршиж үзнэ. Тэгээ надтай хамт түшиг ах байгаа. Бас түшиг ахын найз охин байгаа. Тэгээд бэлтгэх хэлээ. Та нар сайн уу? Сайн. Энийг хоёр анаа зэрэгцэд орилох юм аа. Зүрхийгч нараа. Монгол бараг ингэнэ үстэй. Өглөөний мэндэгчээ сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарсан. Чи сайхан амарсан уу? Сайхан амарсан. Ийм гоё монгол юутай хэлтэй. Ерөөс юм аялга тийм юу байхгүй. Маяг байхгүй тийм ээ. Яг тийм монголоор яа. За бид нар сая амар том нөгөө курсантны дэлгүүрээс курсант авсан. Тэгээд түшээх сая машина зогсоол тавихаар ингээд явцсан. Шууд гадаа энэ курсантаа идэл амар гоё санагдлаа. Дотор идчихснаас Филипп Контисини курсант. За энийг амсаж үзье. Йоо ямар хэв том юм бэ. Wow. My god. Прэрэ том уу? Францын Парис хотын курсантыг амсгаж байна. Хамгийн том XXL гэдэг арьсмаар байгаа. 8 гоё үнэтэй 5 үнэтэй. Гоё хац. Гуруула хаваач иднэ. Би ихлээд аюу гоё ихлээд хаацах хэрэгтэй гэсэн төшиг ах намайг. За шууд хаацлаа. Ингийн курсантнаас 2 дахь илүү хатуу байна. Харин амар жоох хатсан. Одоо дахиад нэг хатчих. Одоо та нар сонсороо. Энд нэг хүн курсантны ман зургийг дарж байна. Гайхаж байна. Энэ болохоор Францад нэг тийм олон дэлгүүрүүдээр зардгүй маань юм том нь цоотой хідэн дэлгүүрүүдээр зардсан байлээ. Бекерни жоохон юм гашуун амттай байна. Гоё байна гэхдээ нөгөө нэг танаад идсэн курсант байж тээ. Тэр болохоор ингээд дотор нь юм гоё зөөлхөн аюу гоё юм сүүтэй ч хэмнэлтэй нэг тийм гоё амттайсан. Энэ болохоор жоохон юм гашуун дуу. Тийм хатуу байна. Тэгэхээр би энд 10-аас 9 дэс гэдэг оноо өгч байна. 10-аас 9 оноо гэсэн үг. Тэгээ за би хадчихлаа одоо. Хоёр ахигчтайгаа хувааж иднэ. Кофетэй гоё идэ тэ. За бид хэд явсаар байгаа ийм макароноор айгу алдартай пех игмен гэдэг ийм макароны газар орж ирсэн макарон авах гэж байна. Айгу олон гоё макаронтай юм байна. Макарон авчлаа. Одоо кэс авчих. Игмен. Пех игмен. Яг Францын алдартай ийм макарон. Инглим логотоо мөн. Энэ амьд цэцэг юм шиг байна. Бараг тийм юм шиг. Миний одоо өмсөн байгаа хувцастай яг төстэй. За энийг амсаж үзье. Монголынхоос өөр юм байна. Өөр нь. Монгол аим чөлөө гэдэг хазуун шууд гоё гадна тал нэг юм хатуу байснаа. Тэгээд доторх нэг юм хайлж байгаа. Юу юм бол харин тийм жоо хайлж байгаа. Ойгац. Яг энэ Францын Парис хотын алдартай макарон идэж үзлээ. Энд 10-аас 8 оног юу жилхөө? 10-аас 8 өглөө. Янзтай. За явцгаая. Энэ үг зүгээр надаас илүү францаар яриад байсан. За ингээд Парист ахигч хоёртойгоо ингээд алхаж байна. Миний камер жоохон хүнд байна. Юу вэ? Энэ хэдүүлгийнх нь орох байгаа газар мөн үү? Яна бид нарын орох байгаа газар ийм амар очиртай байна. За бид хэд одоо Анжелина гэсэн нэртэй ийм нарийн боо бас ингээд өглөөний цай юугаараа амар алдартай нэг юм газар руу орох гээд очирлож байна. Тэгэл очирлгэл юм байна. За одоо жоохон гурилтай юм идэхэ болоод Францчуудын өглөөний цайнд иддэг хамгийн алдартай авокадо тостыг би захиалсан байгаа. Би авокадонд бол маш дургу надад нэг масл шиг санагдаад байдаг. Тэгээ энийг идсэн чинь ёо би нэг дахиж идмээр санагдсан. За ихний өмхөлт. Хоолч юм шиг, бекери юм шиг. Аюусан тэгснээ доотлох бүрэн яг талах байгаа даахгүй юу? Тэгснээ юм час хийсэн. За энэ авокадо тост 10-аас бараг 10 нөхөр амар гоо хоошиг амттай.
ингээд яа ч юм аим гоё амттай байна. Энэ цагаан юу гэдэг юм болоо. Тэсвэр юм шиг байна нэ. Тэгээд наавхад байгаа айгу гоё урдсан байна. Бас дээр нь амар байна. Мэдхгүй бахан ногоонууд байна. Чирнэлийн яган брокколи байна. Тэгээд би араас гараана өгдөө. Ахудаа юм гоё авахад төвчдөж үзлээ. Тэгээд кафег болохоор ингээд ярьчих. Би сая амар хөөрхөн энэ миний ат харагдаж байгаа бэкэри дэлгүүр авчихаа харагдаад. Тэгээд би ороод ийм бүрэлдэхүүнтэй ийм паст гэх юм уу юм асан амар их чимстэй байсан болохоор сонирхол татаад авсан. Аваад үзье. Энэ доктын бичэн нь аюу гоё нэг юм янз бүр бичэн байдаг шүү дээ. Яг тэр шиг хазагдчихэж байна. Тэгээ янз бүр дээр үйл гоё амттай байдаг гэсэн те. Энэ доторх кремийн надад тайлбарлахдаа энэ зарж исэн үнэн өөрөө ингээд бэлтгэж хийсэн гэсэн. Тэгээд аюу гоё амттай чи амсаад үзэлгээд байсан. Тэгээд би амсаж үзэж байна. Бөөр цэнийг ойр идэг амар гоё наа. Би өглөөс ирээд өглөөний цагаа уугааг байхгүй. Тэгээд би сая кофе захалцсан. Кофегаа хүлээж авснараа өнсөд идчихээн. Миний нүүр мөр ямар ч бодог байхгүй. Микрофонт тавь бишээ ингэж бодож гараагүй. Үгүй юм. Хүүхэн амар орчих. Тийм аюу таалагдж байна. Яг юм өнөөний яг шинээрээ өөрөөр ууж байгаа юм шиг санагдаж байна. Саяны таалтанд би 10-9 оноо гэнэ. Жан Францаас бэлтгэр аюу алдартай. Тэгээд юм аюу олон төрөл юм байна. Амтлагааных байна. Амтлагааныхаас нь амтлах чинь. Саяны амтлагааны бэлтгэр амтлах үзэж байна. Бэлтгэр аюу гоё амттай. Энэ бол амар уртсан байна. Жохон давслаг нэгэн давстай. Гэтэл ингээд аюу гоё амттай. Би ингээд бэлтгэр ямар олон төрөл юм бэ гэж энэ Франц дээрээ аюу их мэдчихэж байгаа. Тэгээд би сая юм багш авлаа. Тэгээд энэ бол юмтай ажиж байгаа. Тэгээд юм алгаа. Яа би Монголд ирчихсэн. Тэгээд дөөцөө бишгээ их яг бийсэн шүү. Манай гэрийнхэн хоол хийсэн оройныхоо. Тэгээд чамир ирсэн хурдан хөрлөө гэдэг. Тэгээс чичээд одоо бишгээ их гэдэг ингээд суужна. За миний энэ харуулж байгаа энэ эрзэн чихрийг бид нар дандаа л дэлгүүрээс хардаг шүү дээ. Гэхдээ ягаад ч юм ийм амар олон шагнал авдаг чихэр гэдгийг нь бол бид нар мэдэхгүй. Энэ амин үсгсэн чихэр 2023-аас 2024 онуудын хооронд дэлхийн олон улсын амттны тэргүүн байранд дандаа шалгардаг хамгийн инновацлог, хамгийн амттай шинэлэг эрзэн чихрээр шалгардаг. Хуулж иддэг дотроос нь шүүс нугсаж гардаг ашигтай бактеритэй энэ чихэр нь OG Family компани алт биосны эрхтэйгээр Монголд оруулж ирдэг. Та бүхэн өөр дөөрхөн дэлгүүрээс худалдан авах боломжтой. Эндээс аюу гоё йогурт үнэрчж байна. Бас пробиотик. Одоо саяны миний эзэн нөгөө чихрнүүд аа штэ. Энэ TikTok дээр аюу алдартай болоод байгаа. Энэ танаа гэрийн доотлын дэлгүүрт хэрвээ байхгүй байх юм бол тэр дэлгүүр үнэн сонголт муутай дэлгүүр гэсэн үг шүү заяа. Одоо энэ нараа ингээс гоё хуулаад идчихдэг чихрийг бид нар одоо идмээр штэ. Тиймстэй ингээс шууд гоё банан гараад ирдэг заяа. Тэгээ аюу гоё шууд банан үнэрчдэг. Тэгээ юм гоё хуулж иддэг гоё чихрийг нэрийнхэн доотлын дэлгүүр эсвэл 8 юу гэдгийг те байж бүгдлгүүрээс худалдаж авах боломжтой. Тэгээ хэрвээ таны гэрийн доотлын дэлгүүрт байхгүй байх юм бол тэр дэлгүүрийг худалдагчаас нь энэ чихэр танад байдаггүй юм уу? Гэрээ заяа тэнгуүл тэр худалдагч жоохон бадна. За уулын сая Францын хамгийн нууник алдартай одоо нэг ийм бэкерийн газар ирсэн чинь ийм өвлийн цагийн хуваар гэх юм уу өвлийн менюн дээр нь яг миний хүсчээсэн шиг ийм жимсний одоо хэлбэртэй бэкеринууд нь ерөөсөй байхгүй дандаа ийм шоколадтай юмнууд байсан болохоор өөр газар руу явахаар шийдлээ. Саяны бэкерийн газрыг би TikTok-оос аягүй харсан. Тэгээд нэг ахбар амар алдартай ингээд жимсээ ингээд хоёр гараа ингэнгүүт жимс нь хэрчигдэж мэрчигдээд амар гоё эдийн. Тэгээд уул нь хоёр ах ихтэйгээ бүр 30 минут явж байгаа зорж ирсэн. Тэгсэн чинь жоохон фейлцчихлээ. Зүгээр. Мал явуулсан. За дараагийн Францад аягүй алдартай зүйл болохоор мини бэкеринууд ингээд янз. Надад хамгийн сонирхолтой санагдаж байгаа нь болохоор яг гоё хүүтнэрээ ш. За Франц бол мини кейкэрээ алдартай. Ингээд ганц өмгөлт гэсэн үг. Бүгэн мөр аягүй эсрэглээ юм байна. Аягүй эсрэглээ юм байна. Хологдоод байсан болохоор жоохон араас нь усуусан. За дараагийн мини кейк нэг сонирхолтой харагдаж байна. Тэд нар бол бүр аягүй гоё чанартай амттай байна.
хоёр дор ингэж фокусаар. Энэ мини кекнүүд айгуу гоё амттай юм байна. Дан ч айгуу нялгуу юм байна. Хологдоод байна. Саний эцсийн юмнууд та. Энэ нь дарваас 7 өнөө өгнө. Шоколад нь маш гашуун байсан. За бисээ өө нар тусаад ах юм. Нэг гудамжаар авчаад Францын нэг юм замны дээгүүр ороод замыг авчлаа. 3 өөртөө сонирхолтой гэж бодсон. Замыг авсан. Би болохоор passion fruit энэ чарна. Тэгээд энэ болохоор нэрсний амттай. Тэгээд амар чанга шүүл гэдэг байлаа. Энэ хурцаантай шүүсэн. Тэгээд хамгийн доотлын ногоон болохоор pistachioтой. Ийм ice cream байгаа. Ганцаар үзье да. Энэ зармины ялгаа нь Монголоос гэх юм бол ерөөсөө сүүний холцгүй юм байна. Яг л жимсээрээ. Энэ бол бүр арай л хурц амттай blueberry байна. Надад бол яг хад шиг амтгдаж байна. Гэтэ blueberry л ярил та нэрс passion fruit гоё юм. Одоо энэ pistachio яаж амсах вэ? Энэ хүрэн өнгөтэй нь бол надад арай л хурц санагдаж байна. Миний ой pistachioтэй л гоё юм байна. Энэ хаттайг нь ёстой идэж чадахгүй ингэж идэж үлдээж байна. Pistachio гоё юм байна. За дараагийнх нь болохоор халуун шоколад захиалсан байгаа. Францчууд ихэвчлэн халуун шоколадыг уудаг юм байна лээ. Аюу алдартай бас нэгэн төрлийн одоо уух зүйлсийн нэг бас халуун виногоор бас их алдартай. Энэ халуун шоколад нь бол яг шоколадыг хайлуулчихсан шоколад байсан халуун. Крем авч байгаа. За Францд бол халуун шоколад нь яг шоколадаараа юм байна. Амар өдгөн байна. Тийм ээ. Дээрээс сүүн юм болохгүй байна. Өчигдрийнхээс хамаагүй гоё. Баяр амсаад. Шоколад ч юм амттай юм ээ штэ. Өнөөдөр арай их мэдчихлээ. Турангээд бол өөртөө амлцсан байсан юмсан. Гэж яг энэ үед бодож байсан. Франц халуун шоколад нь дарваас 8.8 оноо өгнө. Арай ч 9 оноо хүрэхгүй байна. За би одоо түшрийн гэрлөө орж байна. Тэгээ хаалганы юм юутэй байна? Кодтой байна. Гарч ирж байна. Йоо. Зашгүй тахтаа нэг муулцлаа. Йоо, сайн уу хаа? Харин нэг удаа ташгүй яг өөдөл гарч ирсэн. Тэ чи удаа гэж байсан. Ой, сайн уу хчээ. Сайхан амарсан уу? Диш дигч. Ой. Ойны эзэн. Түшийн наашныг хараач. За одоо ингээд бид гур ингээд гоё агаарлах чинь Хоолой шингээ уруулаа. хоолой шингээ. Тэгээ сайхан хоол идлээ түшхийн да бүр цадчихлаа. Баярлалаа ихтэй гоё амттай бол ээж гисэн.